Өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ Тэнгэр телевизийн Tech Forum технологийн мэдээ эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт технологийн салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох Consumer Electronics Show зохион байгуулагдаж өнгөрсөн. За энэхүү шоу жил бүрийн эхэнд технологийн салбарын гол тоглогчдыг оролцуулан оны эхэнд зохион байгуулагддаг уламжлалтаа өнгөрсөн 7 хоногийн туршид Тэнгэр телевиз өөрсдийнхөө мэдээллийн хөтөлбөрүүдээр дамжуулан тухайн өдрийн танилцуулж ирсэн онцлог арга хэмжээнүүдийг тоомлон өргөж ирсэн бол одоо Unread Media-гийн ерөнхий редактор Түшигт Эрдэнэтэй хамтран Consumer Electronics Show-ны 2025-ын онцлог бүтээгдэхүүнүүд юу байна гэдэг талаар бид тээр тоомлон ярилцуулна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд баярлалаа. Технологи сонирхдаг хүмүүсийн хувьд алдаж болохгүй арга хэмжээ жилдээ нэг 2-3 байгаа. Тэгээ түүний эхэнд буюу тэр оныхоо бас салхийг харгалж болдог арга хэмжээ бол CS арга хэмжээ. Тэгээ энэ жилийн CS ер нь өмнөх жилүүд шиг магадгүй өмнөх жилүүдээс илүү бас үр дүнтэй болов уу гэж чинь бас айгүй олон нийт бас энэ шоунд бас анхаарлаа хандууллаа. За Consumer Electronics Show гэж 1967 оноос хойш зохион байгуулагдаж байгаа. Энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй байсан ихтгэл бол яг энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа. Nvidia компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Jensen Huang-гийн ихтгэл байлаа. Тэрээр 3 онцлог бүтээгдэхүүн болон хөгжүүлэлтэнүүдэ танилцуулсан байгаа. Тэрний талаар. Тэгээ юун түрүүнд мэдээж Nvidia болвол хэмэл оюун ухаан тэр дундаа график картн дээр дэлхийдээ тэргүүлж байгаа. Яг үн цэнээрээ болвол Apple-ийн дараа дэлхийдээ хоёрт орж байгаа. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд өсрөнгөө хөгжсөн технологийн компани байгаа. Тэгээ энэ жилийн фестээр үндсэн 3 зүйлийнх нь нэг нь бол яхаарахгүй 50 серийн шинэ график картууд RTX 50 гэдэг 5090 гэдэг нэртэй карт гэсэн. Энэ товчондоо болвол тухайн компьютерийн тооцоолох хүчин чадлыг маш сайн нэмэгдүүлэх. За тэр ялангуяа хэмэл оюун ухааны үйлдэлүүдийг бол маш хурдан бүтээмж өндөртэй хийх боломжтой юм график картуудад танилцуулсан байгаа. Тэгээ үүнийг дагаад бусад бас график карт үйлдвэрлэдэг компаниуд өөр өөрсдийн гэсэн хувьдрууд бас танилцуулсан. Энэ график картуудаас хамгийн онцлогтой зүйл нь $549 үнэтэй 5070 гэдэг цуврал нь байлаа шүү дээ RTX. За хамгийн онцлогтой гэдэг нь юугаараа байдаг вэ гэхээр өнгөрсөн жил $1599-оос эхлэн борлуулагдчихсэн 40-90 график карттайгаа ижилхэн хүчин чадалтай буюу 3 дахин хямдхан мөртлөө ижилхэн хүчин чадалтай. Чи энэ талаар өөрийнхөө бодлыг бидэнтэй хуваалцаач. Тийм. Яг зүгээр бид нар ингээд компьютер шинээр босгохдоо ч гэдэг юм уу зүгээр ингийн хэрэглээний төвшөнд бол мэдээж хамгийн сайн график картыг аль болох мөнгө зохиол авахыг боддог. Тэгээ сая ковидын дараа чинь бас 1-2 жил нөгөө график картуудын хомсдол үсээд график картууд яг тухайн зарлагдчихсан үнээс 2-3 дахин үнэтэй болоод эхэлчихсэн. Буюу график карт гэдэг чинь энэ ховрын бараа болчлоо. Сайн график карт гэдэг чинь айгүй үнэтэй байд юм а. Дорож $1000. Буюу тэр босгож байгаа компьютерийг одоо 50-60% зөвхөн график карттай юм гэдэг байсан. Одоо энэ 50-70 ачаар бол илүү энэ салбар илүү хүртээмжээ нэмээд энэ ховрын бараа болох нэгэ бодчихсон чи аавгүй. Ер нь гайгүй шүү. Хүртээмж нэмэгдэж байгаа шүү. Хүн болгон өөрийн хүссэн өндөр хүчин чадалтай график карта нэлээд боломжийн үнээр авах боломжтой боллоо гэж харж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн хэмэл оюун ухаан гэдэг ерөн зүгээр энэ компьютерийн тооцоолох хүчин чадал шаарддаг үйлдэлүүд ашигладаг хүмүүст бол айгүй сайн мэд. Тэгээд видеограферууд, график дизайнерууд ч гэдэг юм те. Тэгэхээр хэмэл оюуны хөгжүүлэлттэй холбоотой хоёр чухал бүтээгдэхүүнийг бас танилцуулсан байгаа. Тэр талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тэгээ. Nvidia график карт үйлдвэрлэгчсэн хүссэн хүсээгүй хэмэл оюун ухааны салбарыг яг толгой төхөөрөмж талаас нь манлайж түчээж явж байгаа компани нэг болчлаа. За энэ утгаараа нөхдүүд бол салбарын асуудал хамгийн сайн мэдж байгаа. За хэмэл оюун ухааны салбарт ямар том асуудал гарч ирнэ гэхээр хэмэл оюун ухааны модельаа ямар мэдээлэл дээр сургах вэ гэдэг асуудал байгаа гэсэн. За тэгэхээр том компаниуд Google шиг том компани ч юм уу мэдээж YouTube-ээс ахуулаад өөрсдийн платформ дээр сургаа авчиж байгаа. Тэгвэл жижиг стартап гэдэг ч юм уу. За тэр ялангуяа ингээд робот хийж байгаа стартапууд өөрийнхөө тэр роботыг бодит амьдрал дээр хамгийн сайн ажиллахын тулд маш их хэмжээний датагаар сургасан байх шээ. За жишээлбэл магадгүй зүгээр ингээд гудамжны тоос чороо цэвэрлэдэг робот байлаа гэж бодъё л та тий. Тэр роботыг сайн сургахын тулд маш их хэмжээний зүгээр бодит юм гудамжны хүмүүс алхаж байгаа машин явж байгаа юм дата мэдээлэл авах хэрэгтэй. Жижиг компаниуд энэ дата мэдээлэл нь ерөөсөй байхгүй гэсэн үг. За тэгэнгүүт Nvidia болохоор энэ салбарыг улам дэлхийн тулд хүртээмжтэй болгохын тулд энэ Cosmos гэдэг нэртэй энгийнээр тайлбарлах юм бол ийм виртуал платформ тоглоомын талбай гэж хэлж болж байгаа. Товчондоо би хэрвээ ингээд робот хөгжүүлж байгаа хүн байх юм бол өөрийнхөө роботын загварыг болон тэр роботыг ажилуулах хэмэл оюун ухааны модельийг нь энэхүү виртуал ертөнцид оруулж өгснөөр виртуал ертөнц нь яг бодит амьдрал шиг тэнцэн машин навж идэг, хүн болж идэг, шат байж идэг, цаг агаар нь өөрчлөгдөж идэг. Энэ орчинд өөрийнхөө хийсэн роботыг болон өөрийнхөө бүтээж байгаа хэмэл оюун ухааны загварыг ямар ч өндөр зардалгүйгээр
турших, тестлэх, тэгээд сайжруулах боломжтой болж байгаа. Энэ нь бол ер нь энэ роботын тэгээд хиймэл оюун ухаан суурьтай роботын зах зээлд бол маш том тийм түүхэн одоо үйл явдал. Нэг ёсондоо роботуудын дасгалжуулах орчин. Яг үнэ. Яг тухайн орчныг ашиглаад өөрсдийнхөө хөгжүүлж байгаа роботуудыгаа нэг цаг зарцуулаад сургах боломжтой байсан зүйлээ нэгэн цагийн дотор илүү олон үйлдэлүүдийг нэг дор хөгжүүлэх боломжийг олгож байгаа гэж ойлгож байгаа. За дараагийнх нь онцлог бүтээгдэхүүн нь болохоор $3,000 үнэтэй. За тухайн хувийн хэрэглэгчид зориулсан AI суперкомпьютер байлаа. За Project Digits гэдэг нэртэй төсөл анх удаа олон нийтэд зарласан. За $3,000 үнэтэйгээр борлуулагдах энэхүү чип нь за бидний маш сайн мэдэх Apple-ийн Mac Mini хамгийн сүүлд гарсан M4 чиптэй Mac Mini-тэй яг ижилхэн хэмжээтэй мөртлөө за хиймэл оюуны салбарт ажиллаж байгаа мэрэгжилтнүүдийн хамгийн чухал ширээн дээр байрлах гол бүтээгдэхүүн байна гэж бол Nvidia-гийн гүйцэтгэх захирал Jensen Huang бол өөрийнхөө ихтгэлдээ онцолсон байгаа. Зарим Consumer Electronics Show дээр бол жил болгон хамгийн их байдаг зүйл бол нэг өсөндөө телевизор байгаа тийм. Ухаалаг дийлэгц гэдэг бол бидний өдөр тутмын амьдралын хамгийн чухал салшгүй хэсгүүдийн нэг болсон. За энэ жилийн хувьд ч гэсэн хэд хэдэн онцлог телевизорууд байлаа. Чиний хувьд бол хамгийн онцлогуц нь бас юу вэ? Мэдээч одоо LG-ийн телевизорууд бол намирдаг байдаг. Манай редакц яг CES-с онцлох одоо технологиудыг бичээд бас уламжлалт авсан байна. Өнгөрсөн жилийн шилдэг зурагтаар бид нар LG-ийн бас ухаалаг зурагтыг танилцуулсан. Миний санаж байгаагаар баг ингэж хуйллагдаж гарч ирдэг зурагтыг онцлсан билүү дээ санагдаж байгаа. Гэхдээ энэ жил бас хэд хэдэн нэг оцсон хүмүүсийн влогуудыг үзлээ. Бүгдээрээ ер нь бол энэ телевизийн гоё технологиуд те Samsung-аас аваад бүгдээрээ байна. Энэ дундаа ер нь бол нэг ярьсан юм нь хамгийн онцлог технологи бол зураг тэр дундаа mini LED технологи байлаа гэдэг. Бид нар ингээ хуучин хар цагаан зурагтай байж байгаад LCD технологи руу ороод одоо бүгд ер нь LED технологитой. Тэгээ OLED энтергээ ингээс явцсан. Одоо бол mini LED гэдэг илүү жижигхэн LED технологи руу орсон. Тэгээ энэ технологи нь зүгээр үйлдвэрлэгчээс үл хамааран нийт зурагтны зах зээлд зүгээр ямар боломжийг олгож байгаа юм бэ гэхлээр маш ийм контраст сайтай буюу одоо ингээд аимшиг кино үзчихлээ гэхэд одоо хар хэсэг нь маш сайн хар, өнгөтэй хэсэг нь маш өнгөтэй харагддаг. Тэгээ илүү тод харагддаг гэсэн үг. Дээрээс нь гэрэл нэвтрүүлэх чадвар нь айгүй сайн учраас эрчим хүчний хэмнэлттэй. Маш бага одоо эрчим хүчээр өндөр чанарын тод төрсөл харуулж чаддаг ийм технологиг ер нь нийтээрээ сайхан ашиглаад бүгдээрээ өөрөөртөө гэсэн гой зурагтай хийж байна гэж харж байна. Миний хувьд бол онцлог телевизоруудын хувьд бол жил болгон Samsung болон LG-гийн за нэвт харагддаг дэлгэцтэй за эсвэл ухаалаг за энэ жил бол Samsung болон LG компаниуд Microsoft-ийн Copilot болон за Google-ийн хэмнэл оюуны системүүдийг өөрсдийнхөө ухаалаг телевизоруудад бас нэвтрүүлж байгаа гэдгийг зарласан байна. Эдгээрээс гадна Panasonic-ийн бас нэг онцлогоос бүтээгдэхүүн байлаа. За энэхүү бүтээгдэхүүнийх нь нэр нь болохоор Z95B гэдэг нэртэй телевизор. За энэ нь яг ямар утга учиртай байсан бэ гэхээр за телевизорууд илүү нэмхэн болж хувирж байгаа. Харин Panasonic-ийн хувьд бол энэхүү телевизор дээр илүү нэмхэн байхаас илүүтэйгээр илүү зузаан, за дууны чанар болон ягтрчлыг нь бас илүү сайжруулахын тулд бас арай өөр дизайны сонголт хийсэн гэдгээр бас бус телевизоруудаас онцлог байж чадсан гэж бол хэлэхэд болно. За мөн технологийн компаниудаас гадна Consumer Electronics Show-нд бас автомашин сонирхогчид, автомашин үйлдвэрлэгчид маш ихээр оролцдог. Энэ жилд бас хоёр онцлог бидний ярих ёстой автомашин байгаа. За хамгийн ихнийх нь Honda компани Zero гэдэг нэртэй цуврал байгаа. Энэхүү цуврал өнгөрсөн жил анх удаа танилцуулагдажсэн тийм. Өнгөрсөн жилийн CES арга хэмжээ бас нэг сард Las Vegas-д болоод тэгээ хамгийн одоо олонний анхаарлыг татсан бүтээгдэхүүн бол энэ автомашин байсан. Ягаад гэвэл бид нар уран зохиол кинон дээрээс хардаг автомашин чулуун төхөөрөмж баг анх удаа хүний нүдэн дээр ил харагдсан. Тэгээ түүнийг нь зүгээр нэг стартап Honda гэдэг бүтээгдэхүүн том үйлдвэрлэгч компани хийсэн байсан. За тэгээд Honda-гийн хувьд бол сонирхож хэлэхэд бас 2030 он гэхэд нийтдээ цахилгаан автомашины нэр төрлөө 30 болгож нэмэгдүүлнэ. 2040 он гэхэд 100% энэ сэргээгт гэрчим хүчээр шийдэгдсэн автомашинууд борлуулж хийж байгаа буюу одоо бидний мэддэг дотоод шатлалт төлөвлөлтөй бензин одоо автомашин болоод 2040 оноос хойш үйлдвэрлэхгүй гэдгээ мэдгдсэн байгаа. Тэгэхээр энэ Honda-гийн зүгээс харж байгаа энэ ирээдүйн хамгийн ихний алхам бол одоо CES дээр өнгөрсөн жил танилцуулагдаад энэ жил илүү бас ойроос харах боломжтой болсон энэ загварууд байгаа. Тэгэхээр ерөөсө хоёр л одоо төрлийн автомашин байгаа гэсэн үг. Эхнийх нь болохоор Honda Zero салон, нөгөөх нь Honda Zero SUV гэдэг. Нэг нь одоо монголоор бол суудлын тэрэг, нөгөөх нь арай жоохон Jeep гэх юм уу, дунд гарын Jeep гэх юм уу тийм. За түүнээс гадна Honda компани Sony-той хамтран сүүлийн 5 жилийн туршид хөгжүүлж байгаа нэг Afeela нэртэй төсөл байгаа. За Afeela-гийн хувьд бас
Honda-гийн автомат жолоодлогын системээс гадна Sony-гийн за виртуал бодит байдал, Himalaya-ны системүүдийг ашигласан нэг цогц бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргахаар бас сүүлийн 5 жилийн туршид бэлдээд за Consumer Electronics Show-ны хамгийн онцлог бүтээгдэхүүнүүдийн нэг байсаар ирсэн. Энэ жил анх удаа худалдаанд гарч байгаа гэдгийг бол зарлж байна. За Fila-гийн хувьд бол хоёр хувилбартаагаар энэ жил зах зээл дээр борлуулагдана. За Fila-ыг Origin гэдэг хувилбар нь бол илүү их юмд буюу $89,900 эхлэн борлуулагдах бол Fila-ыг Signature гэдэг хувилбар нь $102,900 эхлэн борлуулагдана. Тэгэхээр чиний хувьд одоо жишээ нь автомашин жолоодож байхдаа Fila-г ашиглаад Sony-гийн тоглоомнуудыг тоглоно гэж төсөөлөх нь ер нь хэр санагдаж байна? PlayStation-ы автомашин тоглоом байна шүү дээ. PlayStation 5 тоглох юм байна та. Автомат жолоодны систем хэрвээ үнэхээр зөвшөөрөгдсөн газарт бол боломжтой байх тий. Тэгэхгүй яг жолооны ар сууж байгаа хүн яг магадгүй арын сууж байгаа хүмүүс тоглох байх та. Гэтэ бас жоохон анхаарал сарнах болох гэж бодож байна. Ер нь энэ шинэ төрлийн энэ автомашин жишээлбэл Honda-гийн Zero гэдэг энэ марк дээр болохоор юу байгаа вэ гэхээр ингээд ухрах одоо хажуугийн тойл гэж үүдэн штэ тэр тойл байхгүй. Тэрний хонд камертай. Нэг загвар нь бүр ингээд арын шил гэж явахгүй ард нь битүү гэсэн. Тэгэхээр ингээд ухарч байхдаа би аргашаа дартлаа харж болохгүй гэсэн үг те. Тэгээд дээрэс нь өрүүд нь нөгөө юм тал саран хэлбэртэй гэж бид нар ярьдаг штэ. Юм бүтэн тойрог биш. Саран хэлбэртэй өрөөтэй. Тэгээ ярангууд ингээд айгүй гоё юм шиг сонсогдож байгаа хэрнээсээ яг бодит нөгөө зам дээр очиод аюулгүй ажиллагааны зөвшөөрлүүдээ авч чадах байлгүй гэдэг асуудал гарч байгаа. Тэгэхээр тэр саяны ярьсан PlayStation 5 тоглох тухай ч гэсэн те яг зөвшөөрлөө авч чадах болов бодитоор ямар хэрэгжих бол бодитоор хэрэгжсэн ч магадгүй Америкийн 1-2 мужид ч юм уу хэрэгжих болов гэж бодож байна. Одоогийн байдлаар автомат жолоодлагын систем нь level 2 буюу 2 дугаар түвшний автомат жолоодлагын системийг бол суурилуулсан байгаа юм. За автомат жолоодлагын системийн хувьд бол 5 дугаар түвш хүртэл явагддаг. Бид нар 5 дугаар түвшний автомашины жолоодлагын системийг ярьж байгаа үед бол тэнд ямар нэгэн жолооч байх шаардлагагүй бүрэн автомат гэж бол ойлгож байна. Тэгэхээр level 2-ын хувьд бол заавал ард нь жолооны хүрдний ард хэн нэгэн сууж иж энэ машиныг жолоодох боломжтой учраас яг одоогийн байдлаар бас концепцийн хувьд яригдж байгаа тийм автомашин дотроо машинаа жолоодож байхдаа PlayStation тоглох боломж бол одоогийн байдлаар хараахан бүрдээг байна. За энэ жилийн бас химэл оюун болон роботтой холбоотой нэгэн сонирхолтой зүйл байснуудын нэг нь гэрийн тэжээмэл амьтдыг орлох боломжтой роботууд бас маш олноороо танилцуулагдлаа тийм. Тэгэхээр чиний хувьд бас энэ талаар юу гэж бодож байна? Ер нь яагаад амьтныг орлох роботууд байх ёстой гэж? Дэлхийн нийтээр төрөлт болж байгаа буюу хүмүүс одоо хүүхдгүй болж эхэлж байна гэдэг чинь хүүхдийг орлох ямар нэгэн хань нийжил одоо тэжээр амьтан хэрэгтэй болж эхэлж байгаа. За тэгээд тэжээр амьтантай байж утсан хүмүүс л мэдж байгаа. Тэжээр амьтан тэжээн гэдэг бол бас тийм хэлбэрхээ асуудал биш болж байгаа тийм. Тэгэнгүүт нэгэн технологи хөгжиж байгаа юм чи яагаад гэвэл тэжээр амьтны технологи болгож болохгүй гэдэг санаан дээрээс үүсэж байгаа. Тэгээд CES дээр бол угаасаа юм одоо галзуу гэж хэлж болохоо санаанууд танилцуулдаг дээр онцлог яг бодит байдал дээр яг биелэх хэсэг нь гэдэггүй тийм. Тэгэхээр энэ жилийн харсан одоо хөөрхөн роботууд байлаа тэжээр амьтантай тэр дундаас юм слот Монголоор ч одоо кола баавгахгүй юм уу? Тийм амтны харсан тэр жишээлбэл зүгээр ингээд цүнхэндээ зүвчдэг. Тэгээ ингээд хүн харангууд өөдөөс нь хардаг. Тэгээ ингээд хүн хэрэг удаан хараад байх юм бол ичээд ингээд нухацдаг. Тэр ийм л үүдэлтэй робот байх ч тийм. Гэтэ энэ нь хүмүүсийн одоо сонирхолд нийцсэн юм шиг надад зүгээр санагдсан. Нэрээ хүн болгоо харсан чинь нэрээ яагаад одоо нэг юм итэй болчих болохгүй гэж бодсон байна. Робот тэжээр амтны зах зээл айгүй өндөр болов гэж бодож байна. Одоо бидний үндэсний бүхэл уран зөгнөлт кинон дээр ямар нэгэн байдлаар робот туслах ч юм уу робот нэг хүн байж идэг шүү дээ. Хажууд нь кинонуудад гардаг нь ихэвчлэн механик байдаг тийм. Тэгэхээр эдгээр болохоор гэрийн тэжээмэл амьтдаа илүү ойролцоо бидний нүдэнд тасчихсан байгаа учраас илүү бас хэрэглэгчид лангуун дээрээс энийг хараад хүн энэ робот ямар хөөрдөм юм бэ гэж авах магадлал бас байгаа юм болоо гэж бодож байна. Чиний бас дөнгөс саяны дурдсан роботын хувьд бол $70 эхлэн зах зээл дээр борлуулдаг юм байлаа. За TCL-ийн хувьд бас нэг сонирхолтой бүтээгдэхүүнийг бас роботын хувьд бол танилцуулсан байгаа. За TCL бол бидний маш сайн мэдчихэж телевизрийг бол маш ихээр үйлдвэрлэдэг хятадын компани байгаа. За энэ жил ч бас ухаалаг роботыг бол танилцуулсан байна. За дэлгэцэн дээр харагдаж байгаа өөр нэгэн зах зээл дээр энэ жилээс эхлээ худалдаанд гарах робот бол Samsung компани сүүлийн жилүүдэд борлуулаг хөгжүүлж байгаа Boll-ийн нэртэй гэрийн ухаалаг робот байгаа тийм. Boll-ийн хувьд бас өнгөрсөн жил чи нийтлэлдээ онцолж ирсэн байлээ шүү дээ. Boll-ийн хувьд бас ямар үзүүлэлтүүдийг хэрэглэгчдэд өгөх боломжтой вэ? За Samsung бол нэгдүгээр маш том нөгөө технологийн компани болон экосистемтэй компани гэсэн үг. Хөгжнөөс ахуулаад ухаалаг утас зурагт хөргөгч юу бэ те. Ухаалаг гэр ахуйг бол Samsung маш сайн хийж чадж байгаа. Тэгээ энэ робот туслахнаас дараа
тэд хамгийн том давуу тал нь тэр бүгдтэйгээ харьцах чадвартай гэсэн үг. Буюу одоо магадгүй хүн утаснасаа ухаалаг хөрөгчөө удирддаг, ухаалаг гэрлээ удирддаг байсан бол энэ туслах нь таны өмнөөс тэр бүх ажлуудыг хийн. Нэг ёсондоо энэ төрлийн роботууд маань ухаалаг гэрийн төв центр нь байна гэж ойлгож болох уу? Тийм. Яг тийм. Тэгээ энийг өнгөрсөн жилийн 20 оноос хойш хөгжүүлэгдэж байгаа. Өнгөрсөн жилийн тестээр бас анх удаа танилцуулагдаад энэ жилээс бүр илүү бодиттой болж эхэлсэн байлээ. Тэгэхээр яг энэ CES-ийн одоо галзуу гэж хэлж болох технологиуд дундаас бодит одоо хэрэглэгчнэрт өгж байгаа цөөн хэдэн жишээний нэг болж энэ жилээс худалдаад гарах юм шиг байна. Тэгээ CES дээр яагаад ирээдүг ярьдаг учраас CES дээр ирээдүг ярьдаг учраас хэрвээ CES дээр байгаа бүтээгдэхүүнүүдийг сайн ажилтаад авах юм бол 1-2 жилийн дараа хэрэглэгчийн технологийн зам төлөв хаашаа хөдлөх вэ гэдэг юу нь харах боломжтой. Тэгэхээр энэ жил болон эх жилээр бид нар боодыг бас нэлээд их харах болов гэж бодож байна. За Samsung-ийн нэгэн дурдсных за Samsung компани жилдээ 2 удаа бас бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зохион байгуулдаг. За энэ жилийн хувьд бол хамгийн ихний Unpacked арга хэмжээгээ энэ сарын 22-нд бол зохион байгуулагдана гэсэн топ бол гарсан байна. S25 танилцуулагдана. За ухаалаг бөгжний бас дараагийн загварууд. За бид бас оны өмнөхөн ярьж исэн Project Moochen гэх виртуал төхөөрөмж байгаа тий. Чиний хувьд бол Samsung-ийн энэ жилийн Unpacked-аас бас юу хүлээж байна? S25-аас өндөр хүлээлт байгаа юу? Хэмэл ухаан дээр илүү төвлөрөх болов уу гэж бодож байгаа. Яг бол өнгөрсөн намар Apple-ийн том өрсөлдөгч нь AI Apple Intelligence-ээс зарлцсан. Одооноос ахуулаад iOS 18 болон macOS дээр бета хөтөлбөр гараад ирсэн. Тэгэхээр Samsung нөгөө талаас хэмэл ухаан дээр төрүүлж авсан. Тэр автомат удам урагшлуулах байх гэж бодож байна. Тэгээд манай редакцчсан энэ ивэлтийг бас хоног тоолоо хүлээгээл гэж байна. Миний хувьд хэмэл ухааны системийг хэрхэн илүү дэвшилтэд болох уу? За өнгөрсөн жилийн бас онцлог Galaxy A хамгийн онцлог зүйлүүдийн нэг нь Android үйлдвэрлэлийн системээр дефолт байдлаар хэмэл оюуны нэмэлтүүдийг оруулж ирсэн байсан. Энийгээ илүү яаж бас өөр бүтээмжтэй байдлаар хэрэглэхийг бид нар санал болгох болоо гэдэг нь бол нэлээд өндөр хүлээлттэй. Түүнээс гадна Project Moochen-ийн талаар бас ямар нэгэн мэдээлэл хийгээсэй гэж бол хүсэж байгаа. За Samsung компанийн хувьд бол Google-тэй хамтран өөрсдийнхөө виртуал анхны төхөөрөмжийг өгүүлбэрлэж байгаа. За дараагийн ярилцах сэдэв бол Lenovo компанитай холбоотой. За Lenovo-гийн хувьд бол жил бүрийн Consumer Electronics Show-н дээр 2 болон 3 дэлгэцтэй лаптопуудаараа нэлээдгүй олныг бас гайхуулдаг бас өөрсдөө илүү сурталчилдаг гол бүтээгдэхүүнийх нэг нь үүдэн шүү дээ. Тэгэхээр Lenovo-гийн хувьд бас хамгийн онцлог лаптоп нь чиний хувьд юу вэ? Нэр нь бол ThinkBook Plus Gen 6 гэдэг нэртэй. Энэ өөрөө 19 оны CES Show-н дээр танилцуулагдчихсан анхны ийм демо хөлбөрийн туршилтын хөлбөрөнд танилцуулагдчихсан. Тэгээд энгийнээр хэлэх юм бол одоо бид нар ухаалаг утсан дээр нугардаг, эффектийг сунгадаг, татдаг дэлгэцүүдийг тушаад хангалттай өсчлээ тийм 2-3 нугардаг болчлаа. Энэ жилээс Lenovo болохоор зөөрийн компьютер дээр яагаад сундаг дэлгэц байж болохгүй юм бэ гэдгийг олон жилийн өмнөөс туршиж байгаа. Тэгээ энэ жил яг худалдаанд гаргаж эхэллээ. Товчондоо бол одоо бидний ширэн дээр байгаа шиг ийм 14 инчийн ноутбук байгаа. Нэг товчлууд авах юм бол энэ дэлгэцэн дэшнээс нод 16 инч буюу ойролцоогоор нэг дэлгэцэн хэмжээ нь 25-аас 30 орчим хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр илүү ийм өндөр дэлгэцтэй таблет шиг ийм зүүрийн компьютер болох л дээ. Тэгээд яг үнэн нь бас жоохон үнэтэй байсан. $3500 байсан. Дээрээс нь ингээ өндөр дэлгэцтэй болчихоор энэ маань өөрөө хэр доктортой байх вэ гэдэг асуудал очиж ингээд цаашаа түлхэхэд унчих магадaltaй болж магадгүй. Тэгээ яалтчгүй энэ бол тийм олон нийтэд зориулсан бүтээгдэхүүн биш баг. Гэхдээ хэрэглэх хүмүүс нь бол одоо код бичдэг хүмүүс ч юм уу те зөндөө олон байгаа гэдэг. Тэгээ энийг яг худалдаанд гарсан болохоор тун удаагийн юм бодит таймуудыг хараад ирэх баха. Яг дэлгэгдээгөө багта 14 инчийн дэлгэцтэй энгийн лаптоптой ижил за дэлгэгдэх хугацаа нь бол 10 секундын хугацаа бол зарцуулах юм бэлээ. За автомат товчлуурыг бол дарах юм шиг байна. Тэгээд тэр товчлуурын дээр дараад 10 секундын дараа 16.7 инч буюу за MacBook-ийн хэрэглэгчд бол маш сайн мэдж байгаа. Энгийн 14 инчийн Mac-тай байжгаад 10 секундын дараа бас 16 инчийн дэлгэцтэй Mac-тай болж байгаатай ижил мэдрэмжийг бол тухайн хэрэглэгчд өгөх болов гэж бодож байна. За Lenovo-гийн хувьд бас сүүлийн жилүүдэд 2 дэлгэцтэй лаптопыг хөгжүүлж байгаа. Энэ жил ч гэсэн YogaBook 9i гэдэг цувралын лаптопынхоо 2 шинжлэгдсэн хөлбөрийг бас Consumer Electronics Show-н дээр бас танилцуулсан байна. За энэ жилийн хувьд бол 2 үнийн сонголттойгоор танилцуулагдж байгаа. Илүү хөнгөн хөлбөр нь бол $1849 эхлэн борлуулагдана. За дараагийн хөлбөр нь болохоор $1599 эхлэн борлуулагдана. За сүүлийн жилүүдэд бас өнгөрсөн жилээс ахуулаад лаптопны зах зээл дээр маш нэгэн том өөрчлөлт гарч эхэлж байна. 2020 онд Apple компани
өөрсдийнхөө M цувралын чипээ танилцуулаад түүнээс хойш бусад лаптоп үйлдвэрлэгчид бас Intel-ийн чипнээс татгалзаж эхэлж байна. Үүний хамгийн том илрэл бол өнгөрсөн жил Microsoft татгалзсан, тэрний араа Samsung-аас татгалзаж эхэлсэн тийм. Энэ шилжилтийн талаар чи бас юу гэж бодож байгаа вэ? Intel ер нь өөрсдийнхөө зах зээлийг угаасаа алдчихлаа. Буцаад сэргээж авахын тулд бас боломжууд байгаа болоо бас оны өмнөхөн бас Intel компанийг Snapdragon 70 тэрбум доллараар худалдаж авч магадгүй гэдэг мэдээлэл цэцэгдээд байсан шүү дээ. За нэгдүгээр асуудал нь бол энэ чипний дайн бол угаасаа маш хөрөнгө байгаа. Яаж яхад чипний дайн дээр нэмэгдээд геополитикийн асуудал нь одорж байгаа энэ хоёр том гүрэн чинь хин нь ирээдүйн тооцоолох хүчин чадлын суурь технологиг бацах юм бэ гэдэг дээр явж байгаа тийм. Одоо жоохон нэгдэлтэй хэвээцээ явж байгаа. Тэгээ тэрийг жоохон нэлттэй болох гэж хичээж байгаа. Тэгээ тэр дунд нь бол энэ таны саний хэлсэн компьютер үйлдвэрлэдэг компаниуд өөрсдөө системээ буюу энэ чипээ хийгээд эхэлж байгаа гэдэг нь Intel шиг яг юм одоо уламжлалт компаниудад хүндхэн цохилт болж байгаа. Бид нар ер нь бол яг өмнө компьютерийг Intel-ээр л ярьдаг байсан шүү дээ. Анх i3-та, i5-та тэдгээр үгээд бүхэл үзүүлэлтийг зөвхөн Intel-ээр ярьдаг байсан. Одоо яг үнийг хэлэхэд бас i5-та, i7-та гэж ярих болцсон AMD гэж ярьж байгаа зөвхөн тэгээ MacBook-ын дээр бол. Тэгэхээр үнэхээр Intel өөрсдийн гэсэн компьютераа үйлдвэрлэдэггүй юм болвол одоо жишээлбэл Apple-тэй ч юм уу Samsung-тэй өөрчлөлтийн аргагүй болох байх гэж бодож байна. За оны хамгийн том технологийн арга хэмжээнүүдийн нэг болох Consumer Electronics Show-ны онцлог бүтээгдэхүүнүүдийн хувьд бол иймэрхүү байлаа. За энэхүү бүтээгдэхүүн нь бас энэ жилийн бас трендүүдийг тодорхойлдог гэж хэлэхэд болно. Тэгэхээр чиний хувьд бас 2025 онд технологийн салбараас хүлээж байгаа хамгийн том өөрчлөлт, инновацууд бас юу байгаа вэ тэр талаар? Миний яг зүгээр хүлээж байгаа дээрээс нь хүсэж байгаа юм гэх юм бол энэ хит замбраагүй хөгжил арай удаашраасаа гэж бодож байгаа. Энэ дээр сайн TCL дээр ярьсан дээр хэлэхэд энэ жилээс ахуулаад бид нар ингээд дэлгэцний технологи одоо OLED-ээс ахуулаад QLED гэдэг аягүй гоё болчихж байгаа тийм. Гэтэ яг үнэндээ бид нар тэр гоё дэлгэцээр юу хийж ийнвэ гингүүд яг хэрэгтэй юм хийж байгаа нэг цөөхөн болчих дэлгэцний донтолд ахуулаад нүдний хараа муутаас ахуулаад тийм. Тэгэнгүүт буцаад дэлгэцний технологиуд илүү ээлтэй болох тал руугаа хандаж эхэлж байгаа. Энэ дээр TCL-ийн нэг зүйл хийсэн байгаа нь юм та бүхэн мэддэг бол ийм Amazon Kindle гэдэг ном уншигч нарын нүүрний технологи төр байдаг e-ink гэдэг одоо бэхний технологи гэх юм уу. Тэгээ тэр технологийн ашигласан ухаалаг утас Америк, Канадын зах зээл дээр маш хэм дүнээр гаргаж эхэлж байгаа. Тэгэхээр энэ мэтэр ингэж хөгжил бас жоохон хэрэглэгч нараа бодсон хөгжил явах те. Тэгээ тодорхой хэмжээгээр энэ нэг замбраагүй хэрэглэх жоохон хазаарсан зүйлсүүд гарч ирээд илүү хэрэглэгчийн сайн сайхан байдал руу хандах болов уу гэж найдаж байгаа. Тэгээд энэ чиглэл рүү ч гэсэн одоо зөндөө олон шинэ нэмнүүд гараад явах болов уу гэж харж байна. Миний хувьд бол сошиал медиад холбоотой нэг өөрчлөлтийг бас сүүлийн жилүүдэд маш ихээр хүлээж байгаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд өнгөрсөн жил Threads танилцуулагдсаас хойш бид нар өөрсдөө өдөр тутамдаа маш олон сошиал медиануудыг ашиглаж байна. Threads, Facebook, X, Instagram, Viber, Telegram гэх мэтлээ баг өдөртөө 10-аад сошиал медиануудыг ашиглаж байгаа. Энэ бүгдийг нэгтгэсэн бүтээгдэхүүн бас байх хэрэгтэй. Би нэг зүйл дээрээ сошиал пост оруулахын тулд 1 минутыг зарцуулж байна. 10 дээр нь оруулахын тулд дахиад 10 минутыг зарцуулж байна гэх мэтчлэн ч юм. Энэ олон бүтээгдэхүүнүүд маань өөрсдөө бас бидний сошиал хэрэглээг ингээд янз бүрээр өдөөгöd байгаа учраас энэ хэрэглээнүүдийг бас багасгах зүйлсүүд гарч ирээд бидний сошиал хэрэглээгээ бас илүү танах цаг болсон юм уу гэж бас бодож байгаа. Тэгэхээр Тэнгэр Телевиз Tech Forum технологийн мэдээгээрээ Consumer Electronics Show-ны онцлог бүтээгдэхүүний талаар Unread Media-гийн ерөнхий редактор Төвшигт Эрдэнэтэй ярилцлаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Баярлалаа. Тэнгэр Телевизийн хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Орой 7 мэдээллийн хөтөлбөрөөр игээд уулзцаая.